Сайн байцгаана уу хүүхдүүдээ. Өнөөдрийн хичээлээр бид 20 хүртэлх тооны хасах үйлдэлийг баттгана. Хүүхдүүдээ бид өмнөх мэдлэгээрээ 10 хэтрүүлэн нэмж чаддаг болсон шүү дээ. Тэгвэл одоо бүгдээрээ 12 дээр нэмэх нь 7 гэдэг тооны утгыг олъё. За бүгдээрээ дэвтэртээ тооншлон зураарай. Бүгдээрээ тооншлон ашиглаж дараах тооны утгыг олъё. За бүгдээрээ тооншлоноо зурсан уу? За одоо бүгдээрээ тооншлон дээрээ 12 гэдэг тоог тэмдэглэнэ. Тэмдэглэлээ. Одоо 12-ыг 7-оор нэмэгдүүлнэ шүү дээ. Тэгвэл тооншлоноо баруунгаар тийшин 7 тоолно. 1 2 3 4 5 6 7. Тэгвэл хэдийн тоон дээр ирсэн байна хүүхдүүдээ? 19 гэдэг тоон дээр ирсэн байна. Тэгвэл 12 дээр нэмэх нь 7 гэдэг тооны утга бол хэд вэ хүүхдүүдээ? 19 гарч байна. Одоо бүгдээрээ дараагийн тоог бодъё. Дараагийн тоог бодохдоо бүгдээрээ шугам ашиглая хүүхдүүдээ. За шугамн дээр одоо бүгдээрээ 11 дээр нэмэх нь 9 гэдэг тооны утгыг олох гэж байна. Тэгвэл бүгдээрээ 11 гэдэг тоогоо шугамн дээр тэмдэглэе. 11 гэдэг тоогоо оллоо. Одоо 9-оор нэмэгдүүлж байгаа юм чинь шугамаасаа баруунгаар тийш 9-г тоолно. 1 2 3 4 5 6 7 8 9. Хүүхдүүдээ хэдийн тоон дээр ирсэн бэ? 20. Тэгвэл 11 дээр нэмэх нь 9 гэдэг илэрхийллийн утга нь хэд вэ? 20 гарч байна шүү дээ. Бодлого 1. Хашаанд 15 хураг байв. Игч 2 хураг нэмж хийв. Хашаанд нийт хэдэн хурагтай болсон бэ? Товч бичиглэлээ хийцгээе. Анх байсан 15 хураг нэмэгдсэн 2 нийт хурганы тоог олно. Бодолт нь 15 дээр нэмэх нь 2. 15 нь 1 10-т 5 нэгжээс бүтнэ. Эхлээд 5 нэгж дээр 2 нэгжийг нэмнэ. Дараа нь 10 дээрээ нэгжүүдийн нийлбэр болох 7-г нэмнэ. Нийт 17 хураг. Дараах тооны утгыг олцгоё. 11 ба 8-ын нийлбэр хэд вэ? 11 нь 1 10-т 1 нэгжээс бүтнэ. Тэгвэл бүхэл 10-т дээрээ нэгжийн орны нийлбэр болох 1 ба 8-ын нийлбэрийг нэмж бодно. Нийлбэрийн утга 19. Тэгвэл 12 ба 5-ын нийлбэр хэд вэ? 12 нь 1 10-т 2 нэгжээс бүтнэ. 10-т дээрээ 2 ба 5-ын нийлбэрийг нэмнэ. Ингэхэд нийлбэрийн утга 17 гарна. Дараах тоог бие дааж бодоорой. Хүүхдүүдээ бид 2 тооны нийлбэрийг олж чаддаг болсон. Тэгвэл одоо бүгдээрээ хасах үйлдэлийг ярилцаж бодъё. 18-аас хасах нь 7 гэдэг тооны утгыг олохын тулд бүгдээрээ тооншлон ашиглая. Хүүхдүүдээ тооншлоноо дэвтэртээ зураарай. Зурсан тооншлон дээрээ 18 гэдэг тоог тэмдэглэнэ.
Одоо хүүхдүүдээ өмнө нь бид нар нэмэгдүүлэхдээ тоон шулууныг баруунгаар тийш тоолж байсан бол одоо тоон шулууныг хорогдуулж байгаа учраас хаашаа тоолох вүлээ? Зүүн гар тийшээ хорогдуулж тоолно шүү дээ. 18-аас хасган 7 гэдэг тоо маань 18-ыг 7-оор багасгана гэсэн үг. Тэгвэл бүгдээрээ зүүн гар тийшээ 7-оор хорогдуулан тоолъё. 1 2 3 4 5 6 7. Хүүхдүүдээ хэдийн тоон дээр ирсэн бэ? 11 гэдэг тоон дээр ирсэн байна шүү дээ. Тэгвэл 18-аас хасган 7 гэдэг тооны ялгуур нь хэд гарсан бэ хүүхдүүдээ? 11 гарсан байна шүү дээ. Хүүхдүүдээ мөн 18-аас хасган 7 гэдэг тоог бүгдээрээ математик хэлэх юм бол 18 гэдэг тоо маань хасагч, 7 гэдэг тоо маань хасагдагч, гарсан утгыг нь юу гэж хэлэх вэ хүүхдүүдээ? Ялгуур гэж нэрлэнэ. Одоо бүгдээрээ 16-аас хасган 5 гэдэг тооны ялгуурын утгыг олъё. Шугам ашиглая. За, шугам ашиглахдаа шугамн дээр 16 гэдэг тоог олно шүү дээ. Тоон шулуунтайгаа яг адилхан хүүхдүүдээ. Бид нар өмнө нь баруун гар тийш нэмэгдүүлж ирсэн бол одоо хорогдуулж байгаа учраас зүүн гар тийшээ 5-аар хорогдуулан тоолно. 1 2 3 4 5. Хэдийн тоон дээр ирсэн бэ хүүхдүүдээ? 11 гэдэг тоон дээр ирсэн байна. Тэгвэл 16-аас хасган 5 гэдэг тооны ялгуур нь хэд гарсан бэ хүүхдүүдээ? 11 гарсан байна. Мөн хүүхдүүдээ өөрөөр тоон шулуун шугам ашиглахгүйгээр яаж бодох ёстой вэ? 160-наас 161 хасаад 10-аарнаа нэмж бас бодож болно. Бодлого 2. Хашаанд 15 хураг байв. Игч 2 хураг гаргав. Хашаанд хэдэн хураг үлдсэн бэ? Дээрхийн адил тавч бичгэлээ хийцгээе. Анх байсан хурганы тоо 15, гаргасан хурганы тоо 2, үлдсэн хурганы тоог олно. Бодолтой харъя. 15-аас хасган 2. 15 гэдэг тоо маань 10 ба 5-аас бүтнэ. 5-аас 2-ыг хасаад 3. 10 дээр 3-ыг нэмээд 13 хураг. Тооны ялгуурыг олъё. 19 ба 8-ын ялгуур хэд вэ? Эхлээд 9-өөс 8-ыг хасна. Гарсан хариуг 10 дээр нэмнэ. Ялгуур нь 11 гарлаа. Дараагийн тоог дэвтэртээ бичиж бодоорой. Дараах төрсийг ажиглаарай хүүхдүүдээ. Сайн хараад асуултын тэмдгийн оронд ямар дүрс зорох вэ гэдгийг бодож олно. Сайн ажиглая хүүхдүүдээ. 1-р мөрөнд, 2-р мөрөнд дэх дүрсийг ажиглаад асуултын тэмдгийн оронд тохирох дүрсийг олж зорно. Одоо бүгдээрээ багшийнхаа асуултын тэмдгийн оронд ямар дүрс олсныг харьцуулан өөрснийхөө зурсан дүрстэй тулгаарай. За, та бүгдийн олсон дүрстэй таарч байна уу? Хэрвээ зурж байвал зөв болгож тэмдэглэж аваарай. Хүүхдүүдээ одоо бүгдээрээ өгүүлбэртэй бодлого бодъё. Бодлогын өгүүлбэрийг уншицгаая. Шувууны үүрэнд 13
өндөг байв. Түүний 7 хагарч дэгдэхий болов. Хэдэн өндөг нь дэгдэхий болоогүй үлдсэн бэ. Хүүхдүүдээ бодлогын өгүүлбэрийг ахин уншаад товч бичиглээ хийгээрэй. Яаж бодох вэ? Хэрхэн бодох тухайгаа бодъё бүгдээрээ. Одоо бүгдээрээ бодлогоо хамтарч бодцгаая. Хүүхдүүдээ бодлогоо бодохын тулд өгүүлбэрийн утгыг маш сайн ойлгосон байх ёстой. Хоёрдугаарт товч бичиглэлээ хийнэ. За, товч бичиглэлээ багшийнхаа хийсэнтэй харьцуулан хараарай. Анх байсан өндөгний тоо хэд вүлээ? 13. За, хэдэн дэгдэхээ олцсон бэ хүүхдүүдээ? Дэгдэхээ болсон нь 7 шүү дээ. Тэгвэл үлдсэн өндөгний тоог бид олох юм байна. Тэгвэл яаж олох вэ хүүхдүүдээ? Хасаж олно шүү дээ. Анх байсан өндөгнөөсөө дэгдэхээ болсон өндгийг хасна. 13-аас хасах нь 7 гэдэг тооны утгыг олно. За, бүгдээрээ энэ тооны утгыг олохдоо тоон шулуун ашиглаж бодъё. Тоон шулуун дээр 13 гэдэг тоогоо тэмдэглэнэ. Одоо хорогдуулах гэж байгаа юм чинь хэдээр хорогдуулж тоолох вэ хүүхдүүдээ? 7-оор хорогдуулна тоолно. Тоолъё. 1 2 3 4 5 6 7 хэд гэсэн тоон дээр ирсэн бэ хүүхдүүдээ? 6. Тэгвэл 13-аас 7-г хасахаар ялгуур нь хэд гарч байна хүүхдүүдээ? 6. Тэгвэл бүгдээрээ энэ 6 гэдэг маань юу вэ хүүхдүүдээ? Үлдсэн өндөгний тоо шүү дээ. Тэгвэл хэдэн өндөг үлдсэн бэ? 6 өндөг үлдсэн байна. Бодлогынхаа бодлтыг өөрөөр хэрхэн бодож болохыг ярилцъя. 13 ба 7-гийн ялгуурыг олохын тулд 7-г задлъя. 7 нь 3 ба 4-өөс бүтнэ. Илэрхийлэлээ зохиож бичье. 13-аас хасах нь 3, хасах нь 4. 13-аас 3-ыг хасаад 10, 10-аас 4-ыг хасаад 6. Ялгуур нь 6 гарч байна. Эсвэл 13-ыгаа 10 ба 3-ын нийлбэр болгон задлаад 7-г хасна. Ингэхдээ 10-аас 7-г хасаад 3-ыг нэмж бодно. Дараах тоонуудыг бодцгоё. 12-оос хасах нь 8. 10-аас 8-ыг хасаад 2-ыг нэмнэ. Ялгуур нь 4. 13 ба 9-ийн ялгуурыг олохын тулд 10-аас 9-ыг хасаад 1 дээр 3-ыг нэмнэ. Ялгуур нь 4. 14 ба 9-ийн ялгуурыг олохдоо 10-аас 9-ыг хасаад 1 дээр 4-ыг нэмээд 5. 11 ба 6-гийн ялгуурыг олохын тулд 10-аас 6-ыг хасаад 4 дээр 1-ийг нэмээд 5. Дүрсийг ажиглаад асуултын тэмдгийн оронд тохирох дүрсийг зураарай. Хэрхэн зурснаа тааруулаарай. Хичээлээ анхааран үзсэн хүүхдүүддээ баярлалаа.